Өгшөд гаруудаас зүгтэж нээзэлдээс цаха зулсан тэмдэрхийг эрмэлцдэг. Насаараа хотын төвд амьдрсэн хоёр хөгшин гурван өрөө байраа багуудаа өгчхөөд оронд нь эрүүл агаарт хотоос олгүй байшин авч өгөхийг хүүхдүүдээсээ хүсжээ. Гурван хүүхэд нь эрж сурсны хүчинд өлзий тороолд том зэлгэр хашаатай. Хоёр давхар байшин, гараж, хөл дүүжлэх суудлын жижиг ёпа машины хамт авч өгсөн байна. Нийтдээ 53 сая төгрөгөөр маш хямдхан авсан энэхүү хаавс 6 өрөөтэй, 2 давхарт 2 өрөө байдаг. Дотроо ариун цэврэн өрөө сэлгэр томцох. Өрөөнүүд нь саруулхан гээд бүгд зүйл нь таалагдж байв. Байшинд нүүж орсноос хойш 7 хоногийн дараа эмгэний биежил эргэж ажуугийн хашааны айлаас эм уухад хүрчээ. Хөр шимэгтэй нь би эм аваад очие гэсэн гэж. Удалгүй хөр шимэгтэй нь эм залж авчирснаас хойш эмгэн өвгөн хоёр дээр хаяа орж ирээд цай хууж хэлдэг байлаа. Хоёр хөгшнийд хүүхдүүд нь мөд ирдэггүйд бол гадныг ээжинд хөл алдангүй. Эмэгтэй нэгэн аимшиг төвхийг тэдэнд дэрж өгснөөр эмгэн өвгөн хоёр саяхан худалдаж явсан байрнаас тэр өдөртөө нүүжээ. Энэ байшин 2007 онд баригд. Түүнээс хойш 11 жилийн дотор нийтдээ 6 айл нүүж ирсэн боловч дээд тал нь 6 сар амьдраад л байшин газраад. Хамгийн удаан амьдрсэн борхуу Цэнгэл хоёр. Тэдгээрlээ дуудаагүй жаргалтай сайхан амьдарч байлаа. Өмнөх эзэн нь далгарсан Сэмжид маг их бөгтөр шарж авганц. Гэрээс ээж зохихгүй ярдаг ааштай хүүхдүүдэд ширүүн аврилдаг нэг юм байж. Нэг өглөө Сэмжид маг галзуурч сэтгцийн дөргөн дөлүүлээд явахыг хөршүүд нь харжээ. 70 насыг наслахта цоо хөрөөл байсан эмгэн энэ байшинд нүүж ирээд гинт нэг өглөө галзууран байнгын хараа хяналтанд байх сэтгцийн өвчтөн болжээ. Төвний өөр хүүхдүүд эхийгээ шар хатанд өөрд орхичхоод байшинг зарчихсан гэдэг. Энэ тухай Сэмжид маа эмгэнд хэлээгөө бөгөөд хаяа эргэж очихдоо байшинг нь харж хандж байгаа та бие бод гэж худал хэлдэг байсан гин. Осууд анх эмгэний байранд нүүж ирэхэд элдв зүйлээ юу ч мэдэрэг. Бүх зүйл цаана нэг л хэлэхгүй. Гэвч байшин дотор талд хорсол аимшиг зүйл хүлээж байлаа. Борхуу Цэнгэл хоёр эмээгийн байшинд нүүжрээд засвар хийжээ. Гэвч нэг муу ёрын гимээр хүчин саад болоод байгаа юм шиг санагдав. Дөнгөж наасан шинэ обой хүн хуу датуу гимээр очиж энд тэнд том хар толб тогтом дөнгөж будсан шал хацсныхаа дараа өнгө алдан будаг нь хагараад эргээд хууч юм шиг болно. Шинээр сөрлүүлсэн вакуум цонхнууд нь хачин чихтэй зөөрн агарч ам цав үүснэ. Эмгэний байшинд нүүж ирснээс хойш Цэнгэлийн толгой дарих өвдөж борхуугийн хамаг үе мөч ингэн. Эрүүл чирэг нөхөр нь 7 хоног хэвтэрд орж хоол ундаа зөөлгөв. Яг учраа олгоо байсан Цэнгэл таньж мэддэг хүнээсээ сургалсаар бөө зарин дараа нь шарын шашны лам орж авчирв. Лам гаднаас эхнэр нөхөр хоёрыг дагуулan байшинд ортол итгмээр үйл явдал өрнөв. Гэнт нэг хүний удаан үргэлжлэн орлох дуу чихнэ хэнгэр хагалах шахам дуу гарахад бүгд жихээ даран суулаа. Айгуутама муухай өнөр хаанаас ч юм байгарч зонхны шилнүүд хагарч ламын гар нөөрний арсыг гимтээсэн байна. Ингээд бүгд айн гадагшгүй гарлаа. Лам бодон өдөр лөөжин тавьж хонх дамар дажигнуулаад гарахдаа борхуу гандж нөөлгөө хэлэхэд энэ байшин өрх үл яасан битэ гэж сануулаад оджээ. Гэвч хэмтхэн авсан хавсаа тийм амар зарахыг хосоод хүлэн зөвшөөрсөнгүй. Харин өнөөх ламыг дахин урьж 10 гаруй хуваргуудыг авчран засал ном хийлгэхээр тохиржээ. Ламыг явсны дараа тэд байшин дэргэн ортол намгүн болчихсон юм шиг санагдав. Дахин сонь зүйл үзэгдсэнгүй. Тэгэхээр нь борхуу байшингийнхаа нэг өрөөг нутгийнхаа оюутан залууд хөслүүлжээ. 2 хоногийн дараа хөслөгч залуу шүн дунд муухай ойрлон гүйж гараад гадаа ухан алдан ойдсон байна. Борхуу өчтөл өнөөх залуугийн толгой цэл залуугаараа бууруулсан байгаа нэр. Тэр ухан оронгуудаа хоёр улаанууд гэж бовтонсаар өөр зайлгав. Дараагийн үйл явдлууд маш хурдцтай өрнөж эхэллээ. Нэг удаа эхнэр нь шүн дунд гинцэржээ. Гэтэл чихэнд нь миний байшин гацайл гэсэн үг тов тод сонсогдсон байн давтагдчих
хаалга сонх нүдэг чимээд улджээ. Харин өглөө гэхэд намжим. Хэд хоногийн дараа нөхөр нь хөлөө хугалж маргааш нь томорооны лөөстөр унж шал цомлов. Эхнэр нөхөр хоёр эмнэлэг ороод ирэхийн хооронд эвдэрсэн хуучин цахилгаан зуух насч гал авалзан галтгоо болон үүдний өрөө юу ч хүү шатав. Дараагийн өдөр эхнэр нь хоёр давхрын шатан дээр зогсож байтал ямар нэгэн хүч түүнийг шатнаас өвчтөд үлгэж шатны өрөө өнгөрөөлөв. Хосууд тэр даруй байшингааз нүүсэн бөгөөд аимшигт байшин худалдан авахчид яг л солигдох тэмдэг шиг хурдан өөрчлөгдсөөр